найзуудаа. Өнөөдөр одоо юу ихийг мэдж байгаа юм миний дүү? Юу их юм болоо? Мэдгүй. Хоёлаа харуулж дүүсэн байгаа юм чинь. Хоолтой салбартай юм хийх багтаа тий. Гоё да. Тавг гараад ирлээ. Юу ээж болох вэ? Байд. Мэдгүй. Жимс гараад ирлээ. Гоё да. Хоёлоо гоё жимс хийдэндээ. Таны жимснээс иднэ. Аваад идсэн дээ. Би ч гэсэн чинийхээс авнаа. Ямар гоё амттай юм бэ? Аймаа. Энэ жимснүүдээр юу их юм болоо? Хоёлын жимсийг идээд л болоо мах та. Харин мэдгүй. Энэгээр одоо яах юм болоо? Сүү, Sprite, Molson. Энэгээр юу их юм болоо? Энэ хатгаарцээ гоё юм юм байна да. Хэлтгнүүдээ хүссэн хэмжээгээрээ жижигэлж цэсээрээ найзуудаа. Усан үзэмнүүдээ салгаж бэлдээрээ. Тэгээд тавгандаа бэлдсэн жимснүүдийг хийж өгөөрэй. Үүний дараа альмаа жижигэлж цэсээрээ. Бас мандаринуудаа хальсалж бэлдээрээ. Ингээ бэлтгэсэн алин мандаринуудаа аягандаа хийгээрэй. Дараа нь лимоныг хэрчээд бананаа хальсалнаа. Чи надад түр утгаа өгч байгаа. Миний дүү. Үжин дүс чадчихин. Банана хийгээд лимоныхаа шүүсийг шахаж өгөөрэй. Лимоныхаа шүүсийг шахаж өгвөл эсэглэн гоё амттай болдог шүү найзуудаа. Нийтүү чи энэ лимоныг амсаж үзтээ ёстой гоё амттай шүү. Ямар эсэглэн юм бэ? Ямар эсэглэн юм бэ? Тэгтээ идэт ахаар гоё юм аа тий. Одоо сүгээ инэ. Лимон тэгтээ гоё юм аа. Дараа нь Sprite-аас жохны хийж өгье шүү. Хамгийн сүүлд нь Molson хийнэ. Molson хийгээр амтны илүү гоё болдог шүү найзуудаа. Одоо ингээ хутгаад л бэлэн болно. Одоо та нар энэ жимсний салаатыг хийхдээ өөрийнхөө идэх дуртай амттай жимсээ хийгээрэй. Бүгдийг хутгад дуусаад ансаад үзээрэй. Амтны сул байвал Molson Sprite-аас нэмээд хийгээрэй. Хоёлын ихтэй лимоныхаа шүүсийг хоёлын ихтүүлсэн байна гэж энэ дүү. Би жоохон эсэглэн болч тийм ээ. Тэгтэл жимснүүд нь гоё амттай шүү.
Найзуудаа та нар ч ихсэн хамттай бас амархан хийдэг энэ жимсний салаатыг хийж идээрэй найзуудаа. Тэрэг хартаана. Алью. Тэрэг хартаа миний дөө. Тэрэг хартаана. Биднийг дагаарай найзуудаа.